Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн лайв эхэлж байна. За манай өнөөдрийн зочноор залуус иргэний төрөмс байгууллагын гүйцэтгэх сэхрэлийн меморд орж оролцож байна. Та зочноос асуух асуултыг улаан туус бийж хууднаас чатаар илгээгээрэй. За бид хувь хүний нуусыг хандлан хадгалах болно. За та байгууллагын талаар ерөнхийдөө үйл ажиллагааны талаар ерөн танилцуулж байгуулах. Та бүхэнд орой минь хүргэе. Намайг меморд орж би залуус иргэний төв төрөмс байгууллагын гүйцэтгэх сэхрэхээр ажилладаг. За манай байгууллага нь 2003 оноос хойш ХТХВ бэлгийн замаар дамжих халдварын өндөр эрсдэлтэй бүлэг хүн ам руу чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд 16 жил яг энэ ХТХВ-ийн өндөр эрсдэл бүлэг хүн ам буюу бэлгийн цог хүмүүсийг урьдчилан сэргийлэх, онцлох, эмчлэх энэ үйл ажиллагааг бол хэрэгжүүлээ явж байгаа. Ер нь эрсдэл хүн ам гэж ер нь эрсдэл хүн амын талаар ер нь тодорхой бүр дэлгэрэнгүй ярьж өгөөч. ХТХВ-ийн өндөр эрсдэл бүлэг хүн амыг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагаас бол тодорхойлж томьёолж гаргасан байдгийг энэ ХТХВ-г өртөх эрсдэлтэй бэлгийн зан үйлдэлтэй хүмүүсийг ангилж үздэг. Энэ дээр нэгдүгээрт бол бэлгийн цог хэрэгтэйчүүд, хоёрдугаарт нь бэлгийн хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд, гуравт нь хар тамхи мансууруулах бодис, судсаар тарж хэрэглэдэг хүмүүсийг бол ХТХВ болон бэлгийн замаар дамжих халдварт өндөр эрсдэлтэй гэж үздэг байна. Яаж ер нь өндөр эрсдэл гэж үзэж байгаа вэ? За тухайн бүлэг хүн амын бэлгийн зан үйлээс шалтгаалж байгаа юм. За жишээлбэл юу гэдэг ХТХВ-ийн өндөр эрсдэлтэй бүлэг хүн амд бол нэгдүгürt бол бэлгийн зан хүмүүсийг оруулж байгаа. Энэ маань өөрөө бэлгэвчгүй бэлгийн авдал эсвэл ХТХВ маань ХТХВ-д өртөхдөө тухайн бусад юу гэдэг нийт хүн ам бусад бүлгээс бол нэлээд хэдэн хувь дахин өндөр эрсдэлтэй байдаг учраас бол энийг бол өндөр эрсдэлтэй бүлэг хүн ам нэгдүгürt оруулж үздэг. Хоёрдугаарт нь бол бэлгийн хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүд энд бол бас яг бол тохиолдлын бэлгийн авдал хийх магадaltaй энэ бол өндөр эрсдлийг дагуулж байгаа гэдгээр бол авч үздэг. Гуравдугаарт нь судсаар мансууруулах бодис хар тамхи тарьж хэрэглэж байгаа хүмүүс бол бас өндөр эрсдэлтэй ордог. Энэ маань өөрөө тухайн халдварыг одоо зүгээ солилцох замаар шууд одоо юу гэдэг халдвартай зүгээ биендээ одоо хуваалцаж хэрэглэж байгаа нөр халдварыг илүү өндөр эрсдэлтэй гэж үздэг. Тэгэхээр эдгээр гурван бүлэг хүн амыг бол өндөр эрсдэлтэй бүлэг хүн амаа гэж үзэж байгаа. Танай байгууллага айлын хандж байгаа гэсэн үг. Залуус эрүүл мэндийн хувьд бол бэлгийн цог хэрэгтэйчид рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ маань өөрөө бол Монгол улсын хувьд бол бас бэлгийн цогхийн талаар үйл ажиллагаа явуулахад бас тийм таатай орн биш шүү дээ. Ялгуурлан гадуурлалт өндөртэй байна. Тухайн бүлэг хүмийг ойлгохгүй байна те. Эрүүл мэндийн үйлчилгээ бас тийм хүртээмжтэй биш байна гэдэг энэ хүн амыг бол яалтчгоос онцолж үйл ажиллагаа явуулах юм шаардлага байна. За яг ямар хөө төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бууруулахын тулд ер нь глобал сангийн дэмжлэгтэй тухайн төслөөр бол 2003 оноос хойш энэ залуус эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгдүгээр нь яг энэ онцлог бүлэг хүн амаа маань онцлох тэр маань өөрөө магадгүй үйл ажиллагаанд татан оролцуулах, идэвхийг нэмэгдүүлэх, тэгснээр үйл ажиллагаанд ирснээр шинжилгээнд хамрагдаад тэнд байгаа хэдийхээ халдвар болон бусад бэлгийн замаар дамжих халдварыг оншилж эмчлэхэд бол бас нэлээд анхаарч ажиллаж байгаа. Оншилж эмчээ зөвлөгөө шинжилгээнд оруулж байгаа гэсэн үг юм шүү дээ. Сайн дурын төгөл зөвлөгөө шинжилгээний талаар та ер нь дэлгэрэнгүй ярьж өгөөч. Ер нь хүмүүс хэрхэн хамрагддаг вэ? Хамралт ер нь хэр байдаг вэ? ХТХВ-ийн болон Тэмбүүгийн шинжилгээ бол манай үйлчилгээний бол гол үйлчилгээ. Энэ маань өөр яагаад гэвэл тухайн бүлэг хүн ам санаачлагаараа эмнэлэг дээр очиод энд очиод шинжилгээ юм уу үйлчилгээнд ороход айцтай байна шүү дээ. Тийм учраас заавал бид тэр хүмүүс амсыг онцлог одоо яг хүн хаан тэр хүмүүс ирэх боломжтой байна. Ирэх боломжгүй эмнэлэгт очих боломжгүй дээр нь очиж шинжилгээж авдаг юм уу те. Аль болох тэр тухайн бүлэг хүн амд ээлтэй ойрхон тэр үйлчилгээг шинжилгээг хүргэхийн тулд бол онцлог юм үйл ажиллагааг бол бид нэр санаачилж зохион байгуулж хийдэг л дээ. Энэ дээр юу гэдэг тухайн олон нийт дээр очиж шинжилгээ авч болж байна. Эсвэл тухайн олон нийтийн сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулж агаад тэн дээр ирэхээр нь шинжилгээ авч байна. Бүр олон нийтийн төрийн бүс байгууллага дээр шинжилгээний төв байгуулаад тэндээ мэрэгжлийн хэмжээ зөвлөгөө авч байна. Цаашдаа бид нэрс яг тухайн бүлэг олон нийтийн залуучууд яг тэр бүлэг дотор очиж шинжилгээ авдаг энэ арга барилыг нэвтрүүлэх гээд явж байна. Мөн нөгөө талаас шинжлэх байдлаар хувь хүн өөртөө хийдэг энэ шинжилгээний аргыг нэвтрүүлэх гээд одоо ажиллаж байна. 2020 оноос бид нэр эрүүл мэндийн яамтай хамтраад туршилтын байдлаар одоо юу гэдэг дараах шинжилгээний шинэлэг арга барилыг нэвтрүүлэх гэж явж байна. Тэгэхээр бол хамгийн гол нь бид нар шинжилгээг л эерэг ээлтэй олон төрлийн болгож чадах юм бол тэр нуугдмал байгаа хайдахээ болон Тэмбүүгийн халдварыг илрүүлж эмчилгээнд оруулах юм боломжтой юм болов уу гэд энэ шийдгээр шинэлэг юмнуудыг нэвтрүүлээд ажиллаж байгаа. Ер нь залуучуудын оролцоо ер нь хэр байдаг вэ?
За хэдийхэвэг ер нь бол нийгэм бол өөрөө харахтаа тий нэг надаас хол тий би хамаагүй өвчин ч гэж боддог юм уу. За ялангуяа Тэмбүү ч гэсэндээ одоо сүүлийн жилүүдэд Тэмбүүгийн халдвар нэлээд өсөх хандлагатай болж байгаа нь залуучууд бас өөртөө хамааралтай гэж бодохгүй байна л да. А юу гэдэг нь тэр хол байна, тэр бэлгийн цог хүнд байна. Тэр биеийн үлдэг эмгтээчүүд нь тэр Тэмбүүгээ хэдийхэвэгийн тусдсан байгаас надад хамаагүй гэсэн байдлаар хараад байна л да. Гэтэл эн чинь бол хүн болгонд л ойрхон, хүн болгонд л хамааралтай халдвар тий ямар нэгэн бэлгүү бэлгэвчгүй бэлгээ орсон тохиолдлын бэлгээ авт орсон болгон л энэ Тэмбүү болон энэ хэдийхэн халдварыг авахын эрсдэлтэй байдаг учраас хүн болгон өөртөө эрсдэлтэй гэж үзэх хэрэгтэй. Зүгээр яг хуу манай байгууллагын хувьд яг зорилт бүлгийнхээ бол бас онцлон бас үйл ажиллагааг чиглэж явуулж байгаа. Нийт нийгэмд бол бас бүх залуучууд бас эрсдэлтэй гэдгээр бол харж явах хэрэгтэй л. Сая залуучууд Тэмбүү гэж ярьсан тийм ээ. Тэмбүү буурлаж ер нь байгууллагын зүгээс яг юу хийж байгаа вэ? Цаашд ер нь яг юу одоо ингээд Тэмбүү өөр ингээд бууруулах ер нь үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тийм Монгол улс бас цаг үеэ олсон бас ийм зөв стратеги төлөвөөр явж байгаа л да. Энэ маань өөрөө яг Тэмбүүг устгахыг гэсэн аян маань зохион байгуулагдаад одоо 2 дахь үе рүү орж байгаа. Энэ бас нэлээд үр дүнтэй болж байгааг бид нэр харж байна. Байгууллагын хувьд ч тэр зорилт бүлгийн хувьд ч гэсэн бид нэр яг энэ аянд нэгдээд бас зорилт бүлгийн дунд хэдийхэвэ гэж голчлон анхаардаг байсан бол бас тэр хэдийхэвэгийн өртөх тэр эрсдлийг нэмэгдүүлж байгаа нэг хүчин зүйл бол Тэмбүүгийн халдвар өөрөө байж идэг. Тэгэхээр бид нараас энэ Тэмбүүгийн халдварыг илрүүлж эмчснээрээ бас хэдийхэвэд өртөхгүй байх боломжийг бас нэмэгдүүлж өгч байгаа. Тэгэхээр бид нараас энэ Тэмбүүгийн аян нэгдээд нийт хүн амыг бас урьдчилан сэргийлэх ялангуяа зорилт бүлгээ бас Тэмбүүгээс урьдчилан сэргийлэх онцлог эмчилгэт нь бас хамтраад оролцоо явж байна. Манай байгууллагын хувьд олон нийт рүү чиглэсэн сургалт сурчлагын ажлуудыг нийгэм рүү хандсан сошиал медиаг ашиглаад тий сурчлагын шторк болон богино хэмжээний мэдээллүүдийг нэлээд түгээж байна. Дээр нь зорилт бүлэгтэй чиглэсэн мэдлэг олох сургалтуудыг бол богино хэмжээний нэг өдрийн 2 өдрийн сургалтуудыг бол нэлээд тогтмол зохион байгуулж байна. Ингэснээр хүмүүс зорилт бүлэг маань Тэмбүү хэдийхэвэгийн талаар мэдлэг ойлголттой болж шинжилгээнд хамрагдахын сайн талыг мэдэж илүү шинжилгээнд хамрахад нэмэгдэж байгаа өөрийн өвчлөлийг бас нэмэгдүүлэх нэг бас сайн тал нь болов уу гэж харж байгаа. Залуучуудын оролцооны хувьд гээд ер нь насны хувьд ер нь хэрэг болов юм зүгт. Насны хувьд англи бол залуус эрүүл мэндийн үйл ажиллагаанд хамрагдаж байгаа залуучуудын хувьд бол ер нь бол дийлэнх нь бол 15-аас 24 насныхан байдаг. Тийм өсвөр үеийн насны залуучууд илүү өөрийнхөө магадгүй нэг сонирхлоор тий одоо юу гэдэг залуучууд илүү юмд оролцох сонирхолтой байдаг шүү дээ тийм үднээс бол илүү их сонирхож оролцож байна. Магадгүй зарим нь сонирхож ирж байна, зарим нь яг хүсээд ирж байна, яг өөрөө зарим нь өөрсөндөө бас нөгөө шинж тэмдэг илрээд ирж байна. Тэгэхээр ер нь залуучууд бол төлхөө нэг нийт оролцогчдын нэг 70 орчим хувь нь 14-өөс 25 насны залуучууд байдаг. Ер нь бол нас ахих 30-аас дээш, ялангуяа 45-аас дээш насныхан бол ер нь бол бэлгийн намаар дамжих халдварын үйлчлэгэнд хамрах нэлээд хойрог болдог. Энэ маань өөрөө юу гэдэг хувь хүний нууцтай холбоотой байх. Дээр нь хувь магадгүй амьдралынхаа нөгөө за одоо би ч ямар эрсдлийнхээ болцсон тийм миний бэлгийн амьдрал тогтворчсон гэж үздэг учраас бол шинжилгээний хамгаалтыг бол нэлээд хойрог байдаг баг. Гэхдээ хүн миний бэлгийн амьдрал тогтворчсон гэдээ эрсдэл хийхгүй байна гэж бодож болохгүй. Бүхэд хүнд эрсдэл ойрхон байгаа гэдэг нь бид түрүүнээс шилжсэн учраас бүх хүн бас шинжилгээнд хамрах чаасаа гэж бас хүсмээр байна. Өсвөр насны хүмүүсийн ямар боловсролын Та эрүүл байвал та амжилтын эзэн. Өөрийгөө хайрлаарай. Таны гэр бүл эрүүл байвал таны гэр бүл аз жаргалаар дүүрэн. Гэр бүлээ хайрлаарай. Таны эхнэр, охин эрүүл байвал Монголын ирээдүй эрүүл. Охид ээжүүдийг хайрлаарай. Шинэ ондоо хайраар бэлхэж эрүүл амьдрий. За залуус эрүүл мэндийн төрөмс байгууллагаар ер нь нөхцөлдөд 70-40% өсвөр үеийн байгаа гэж ярьсан тийм ээ. Энэ ер нь өсвөр үеийн бэлгийн боловсролыг нэмэгдүүлэхэд ер нь юу хийх ёстой вэ? Цаашд ер нь яавал энэ өсвөр үеийн бэлгийн боловсрол ер нь сайн болох вэ? Тэгээ ер нь бэлгийн замаар дамжих халдвар өндөр байгаа нь өөрөө өсвөр үеийн залуучуудын бэлгийн боловсролтой холбоотой салшгүй холбоотой. Энэ маань өөрөө бэлгийн боловсрол нь өөрөө чанартай, хүртээмжтэй хөтөлбөрийн дагуу дунд сургуулаас нь хүүхдүүдэд сайн олгож өгөх юм бол бид нар энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх халдвар төвчнийг засан зогсоох юм боломжтой болов гэж харж байна. Монгол улсын хувьд бол 2003 оноос 2017 оны хүртэл дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт орж исэн эрүүл мэндийн хичээлийг бол хасцсан байсан хөтөлбөрөөсөө 17 оны 9 сараас бол энэ хөтөлбөр маань бас эргэж орж ирээд хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгодоод явж байгаа нь бол нэлээд цаашаалтай зүйл болсон. Гэхдээ яг өнөөдөр өгдөж байгаа бэлгийн боловсрол маань өөрөө хэр чанартай, хүртээмжтэй, хүүхдүүд хэр ойлгомжтой байна гэдгийг бас бид нараас эргэж харах, үнэлж үзэх юм шаардлага бас харагдаад ах шүү. Магадгүй тухайн хичээлийг зааж байгаа
нийгмийн эрүүл мэндийн багш нь эсвэл бие төвийн багш нь орчиж гэнэ үү? Яг үнэхээр биологоор эрүүл мэнээр бэлтгэгдсэн тэр мэрэгжлийн багш чанартай магадгүй бэкграунд одоо юу гэдэг анагаахын энэ чиглэлээр бас мэрэгчсэн багш нар зааж чадах юм бол хүүхдэд илүү ойлгомжтой болж хүртээмжтэй байх болов. Тэрнээс ч нэг багш нарын нэг цаг нь нөхсөн тий эрүүл мэндийн хичээлийг одоо цаг нь их байгаа, цаг нь цөөхөн байгаа багш нар нөхөж ордог энэ байдлыг бол бид нар бол би байхгүй болох ёстой. 2019 оны 9 сард нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан яг дэлхийн хэмжээнд бэлгийн боловсролын цогц бэлгийн боловсрол гэсэн шийдвэр гарын авлага сургалтын материал боловсруулсан. Энийг Монгол улсын боловсролын яам бас хүлээж аваад сургалтын хөтөлбөртөө бас оруулаад цаашдаа бас яг дэлхийн хэмжээнд нийцсэн энэ бэлгийн боловсролыг хүүхдэд олгоход бас анхаарч ажиллахаар ингээд бас ажил эхэлж байгаад бол би бас баяртай байгаа. Тэрийг бас нэлээд дэмжиж байгаа. Тэр бас нэлээд ажил болох болов гэж харж байгаа. Тэгээ сургалтын хөтөлбөр байсан гэж ирсэн тийм байгаа гэж ирсэн. Ер нь хүүхдэд хэдэн наснаас ер нь бэлгийн боловсролын талаар мэдээлэх хэрэгтэй байдаг вэ? Ер нь үүн дээр ер нь хэн илүү анхаарч ажиллах хэрэгтэй байдаг вэ? Ер нь сургуулийн одоо орчноос гадна. Улс орон болгон бол тухайн нийгмийн уламжлалт ойлголт гэдэг юм уу тухайн нийгмээс өөр л дээ уламжлалт нийгэмтэй одоо улс орон бол нэлээ хожуу хүүхд бэлгийн боловсролыг олохдоо яад бол энэ болохгүй зүйл одоо өсвөр одоо насан туршаагүй ээж том хүний юм ярьлаач гэдэг юм уу ийм учраас нэлээ хаалттай байдаг. Монгол улс бол нэлээ арчилсан гэдэг үүднээс юм бол нэлээ эрт бас энэ бэлгийн боловсролыг ярьж эхэлдэг. Манай өсвөрийн хүүхдүүдийн бэлгийн боловсролч гэсэн бэлгийн боожл нэлээ эрт ингэж явагддаг болсонтой холбоотой ч юм уу тийм бэлгийн боловсролыг хүүхдийг ер нь хүүхд амьдрал ахыг ойлгож эхэлснээс нь бэлгийн боловсролыг ярьж эхлэх хэрэгтэй. Жишээ нь Японд бол яг үгүй яг цэцэрлэгт ороход нь л эхнээс нь хүүхдийн боловсрол бэлгийн боловсролыг өгöd эхэлждэг. Тэр шүд угааж байгаа сойцон дээр нь жишээ аваад тий тэндээс л эхлүүлэл хүний одоо яг хүн хэдийн үеэс хүн шүдээ угааж эхэлж дээ тэрнтэй адилхан л хүн яг бэлгийн боловсролыг аваад эхлэх хэрэгтэй гэж сэтгэлдээ. Тэгэхээр юм бол нэлээд эрт ялангуяа сургуулийн өмнөх боловсролд нь бэлгийн боловсролыг яг тэр тухайн насны онцлогтод тохирсон байдлаар оруулж өгөөд тэрийг яг амьдралтай ахуйтай холбоод бэлгийн боловсролыг ойлгуулж эхлэх юм бол хүүхдүүд нэлээ бас хүртээмжтэй сууж өгөх болов. Ер нь хүүхдийн ойлгохтоолт хүүхдүүд яг амьдралдаа хэрэгжүүлэх зан үйл зөв зан үйл төлөвшгöd юмыг одоо өөртөө суулгаж авдаг нас бол 5-аас 7 насны хооронд хүүхдүүд байдаг гэж сургуулийн өмнөх боловсрол байдаг. Тэгэхээр бид нар бэлгийн боловсролыг нэлээд эрт өгч явах хэрэгтэй болж байгаа. Манайхан бол юу нэлээд хойрж байгаа юм те. Хүүхдүүд нь өөрснөө тий нийгмээс одоо сошиал медиагаас болохгүйгаа хар зүйлийг нь авцсныхын дараа бэлгийн боловсролыг олохгүй засах гад яваад байдаг. Энэ өөрөө бол бэлгийн замаар дамжих халдвараас үүсгэн. Тийм магадгүй бас Монгол улсад байгаа бэлгийн замаар дамжих халдварын эрсдэл нь энэ юм болоо дээ бид нөөс энийг анхаарах хэрэгтэй болов уу гэж харж байгаа. Тэгэхэд бол бас эцэгчүүдээс нэлээд хор нэмэр оруулах хэрэгтэй байх тийм ээ. Тийм энэ дээр зайлшгүй багш боловсролын систем гэхээсээ илүү эцэг эхчүүд энэ дээр маш их анхаарах хэрэгтэй. Гэж мэдээлэл өгнө гэж. Тэгэхээр таны зүгээс эцэгчүүд ер нь хүүхдийн бэлгийн боловсролд хэрхэн анхаарал ер нь зохистой гэж үзэж ер нь зөвлөж мэдээлэлүүд өгөх хэрэгтэй. Би зүгээр амьдралынхаа туршлага харж байхад бол эцэг эхчүүд хамгийн түрүүнд хүүхдүүдэд ирсэн бэлгийн амьдралын талаар нээлттэй л ярьж эхлэх хэрэгтэй юм болов. Бид нар ч ерөөс нууж хаагаал те чи бас баг байна, жоохон байна, том хүний ярианд оролцлоо гэдэг зүйлээс л эхэлж байгаа юм л да. Тэгэхээр ер нь хүүхдүүд гэтэл ээж аваас хамгийн айл хэдийн тэр мэдээллийг олоод авцсан, найз нөхдөс айл болохгүй талаас нь мэдээллийг авцсан байдаг учраас ер нь юмыг асуугаад хүүхдүүд яагаад гэж асуугаад эхэлдэг. Тэр үеэс ихсүүлэл ер нь хүүхд хаанаас гардыг гэдгийг бид нар худлаа яриад эхэлдэг шүү дээ. Хүүхд хүүснээс гарчдаг гэдэг. Энэ зүйлийг бид нар худлаа ярихгүй үнэн зөвөр нь эхнээс нь яагаад хүүхд гарч ийн хаанаас ирж байгааг асууж байгаа гэдэг чинь хүүхд бид нар мэдээллийг авъя л гэдэг тэр ойлголтын тэр хүүхд ирээд нь шүү дээ. Цаанаас нь сигнал өгөөд нь шүү дээ. Тэгэхдээ бид нар тэр зөв мэдээллийг өгөөд эхэлж явах хэрэгтэй юм болов уу гэж боддог. За таны байгууллагын зүгээс ер нь заавч 17-24 гэхгүй ер нь 24-өөс дээш насны хүмүүс ер нь бэлгийн боловсролын талаар хэр ер нь мэдээлэл өгдөг. За яг дунд сургууль, ахлах сургууль бол бэлгийн боловсролын сургалтын хөтөлбөрөөс аваа явж байна. За тэгэхээр тэр хооронд төгсөд гарцсан нэг 20-оос 18-аас нэг орхигдсон үе тэр 25-аас дээш магадгүй авсан зүйлээ мартсан ч гэдэг юм уу тийм. Тэр зүйлийг бид нэр одоо альбан бос боловсрлооч гэдэг юм уу тийм. Залуучууд өөрснөө энийг бас нэлээд идэвхтэйгээр бэлгийн боловсролыг хайж олж байгаа хэрэгтэй. Дээр нь одоо албан байгууллагууд нийгмийн арслын хүрээндээ ажилчдынхаа бэлгийн боловсрол анхаарч бэлгийн эрүүл мэндийн талаар сургалт зөвлөгөөг ажилчдаа заавал авдаг тийм. Удирдалтаа заавал нийгмийн арслын хүрээнд тухайн байгууллагт цалин орлого аваад ажиллаж байгаа ажилчдынхаа бэлгийн эрүүл мэндэнд анхаарад сартаа удирдалтаа тогтмол шинжилгээнд хамруулж байхдаа
тухайн мэрэгжлийн байгууллагуудаас сургалт зөвлөгөө авдаг. Ингэснээр тэр хүмүүстэй ажилчдаа бас сургалт зөвлөгөө тогтмол өгдөг болчих юм бол бид нар бас нийгэмд байгаа энэ бэлгийн замаар дамжих халдварын асуудлыг зогсоож чадах юм болов уу. Тэгэхээр бас байгууллагууд тэр хүнийг ашиглаад ажиллуулж байгаа юм чинь эргээд тэр хүндээ бас ашигтай зүйл өгч явах хэрэгтэй. Энэ бол эрүүл мэнд нь бол нэгдүгээр байх хэрэгтэй гэдэг бол бас хэлмээр байгаа юм. За өнөөдөр нэг сайхан наригч ингэнэ. Залуу насыг гэвэрч өнгөрөн гэж юу байх вэ, тийм ээ? Гэхдээ цэнгэн хөгжиж болно л доо. Залуу минь. Харин намайг мартваа. Антиотик байхад чамар юугаа ихэвч өөрийгөө мөн их юм бодож байгаа шүү. Ай. Тэр өдөр л бэлгэвч хэрэгэлсэн бол одоо яа их эмээсээ орохоос мөн чи хэлсэн дээ. Одоо ч гэсэн чи бас буруу тийшээ айл яваад байна. Гэхдээ яагаад буруу гэж? Би ийм тариа хэрэглэж идэх ёстой биз дээ. Гэхдээ эхнээсээ намайг хэрэглээгүй чамд эм тариа хэрэглэхэд ч бас учир бий шүү. Гэхдээ дур зоргоороо эм тариа хэрэглэх нь наад муу өвчнийг чинь далд хэлбэрт оруулдаг. Бурууг бусдаас биш өөрөөсөө хай. За залуу минь дараа намайг заавал хэрэглээрэй. За. Бэлгэвч бэлгийн замаар дамжин халдвардаг 30 гаруй төрлийн халдвар төвчнөөс таныг хамгаална. За манай өнөөдрийн төсөл залуу сэргэлэн төрөмс байгууллагын гүйцэтгэх хэрэг мэморд орж оролцож байна. Та асуух асуултаа хэл улаантаас бийж хуснаас чатаар илгээгээрэй. Бид хувийн нэмсийг хандлан хатгах болно. За 2003 оноос хойш буюу 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна гэсэн тийм ээ. Энэ хооронд мэдээж сурсан мэдсэн үйл ажиллагааны зөндөө байгаа. Энэ нь юу бодогдож байна. За тэгээд ер нь засгийн газар эрүүл мэндийн яам төрийн дэмжлэг ер нь хамтын ажиллагаа хэр байсан бэ? За бодлогын одоо орчин хэр ээлтэй байгаа вэ? Тэгээ 2003 оноос ер нь Монгол улсад хэд их хэвэгийн тохиолдол бүртгэж эхэлсэн он жилүүдэд зэрэг цалингийн нэм байгууллага өөрөө үүсгэн байгуулагдсан л да. Яг тухайн эрсдэл бүлгийн залуучууд санаачлаа. Дээр нь иргэний нийгэм байгууллагуудын сүлжээ, дээр нь Сүнсний байгууллагаас энэ дэмжлэгтэйгээр энэ байгууллагууд үйл ажиллагаа явуулж ирсэн. Дээр нь бас гол энэ байгууллага өдний хүртэл үйл ажиллагаа явуулахад дэмжиж ирсэн нэг том дэмжлэг бол энэ бол ялч олуулсан глобал сангийн тохиолын төсөл үүдэг. Энэ тохиолын төслийг Монгол улсад хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн яамны оролцоо бол нэлээд сайн байдаг. Тийм учраас бид нар бол энэ төслийн хүрээнд бол эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах юм бодлогын боломж нь энд гарч ирж байгаа юм. Цаашдаа бид нэр бас цаашдаа энэ эрүүл мэндийн яамтай хамтраад нэлээд одоо бол ер нь бол бодлогын хүрээнд хамтарч ажиллаж бид нар энэ үйл ажиллагааг энэ халдварыг талсан зогсоох юм шаардлага гараад байгаа л да. Дан ганц төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулаад бид нэр тухайн олон нийттэйгээ хөөцөлтөө тэдний зөвхөн тэр олон нийтийг бид нэр ангилж хүрээлж тасалж аваад ингэ үйл ажиллагаа явуулна гэдэг бол бас боломжгүй болчиход байна. Яг бол тухайн бүлэг хүмүүсээр дамжаад нийгэмд халдвар бас нэмэгдэх юм эрсдлүүд өнөөдөр бий болж байна. Тийм учраас бол эрүүл мэндийн яам бодлого шийдвэрээр төрийн бус байгууллагатай бол байнгын хамтрах зайлшгүй юм шаардлага гарч ирж байгаа. Нөгөө талаас нь бид нар бас нэг хөсөөд халдвар төвчсөдлийн үндэсний төвтэй бол дох бэлгийн замаар дамжих халдварын ханд судалгааны албатад нэлээд ойрхон ажилладаг. Яг л бид нэр тоо баримтаа илрүүлсэн, оншилсан өвчлөлөө бид нэр заавал хөсөөд рүү ингэж бүртгэл тооцоод оруулж тэндээс имчилгээ үйлчлэгээ авдаг учраас бидний уялдаа бол яалтчгүй бол төрийн байгууллагатай бол уялдаж явах юм нэг шаардлагатай байна. За сая тоо баримт гэж ярьсан тийм ээ. За тэгвэл та сүүлийн үед судалгааны тоо баримтаас дурдах боломж байгаа юу? Ер нь өвчлөлийн түвшингүүд хэр байгаа вэ? Дуурч байгаа юу? Ер нь болдгоо яг ер нь бэлгийн цөөн хүмүүсийн дундах хийдэхээ болон бэлгийн замаар халдвар ялангуяа тэмбүүгийн халдвар бол сүүлийн жилүүдэд буур хандлагатай болж ирж байгаа. Энэ маань нэлээд сайн талтай харагдаж байна. Яг бол бид нэр олон улсын хэмжээнд хийдэхээ халдварыг талсан зогсоох магадгүй шинэ хийдэхээ халдварыг нэмэгдүүлэхгүй байх тохын улмаас нас баралтыг талсан зогсооход нэлээд алхам авсан улс орнуудын нэг болж ийм болон бид нар бас гэгээлэг ийм сайн зүйл харагдаж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллага өөрөө 2030 он гэхэд хийдэхээвийн шинэ халдвар мөн тохоос үүдэлтэй нас баралтыг тэглэн гэсэн том амлалт авсан ажиллаж байгаа. Энийн хүрээнд ч гэсэн Монгол улс бид нар бас энэ зорилтыг биелүүлэхийн төлөө бас явж байна. Тэгээд тоо баримтаас дурдтал ер нь Монгол улс өөрөө энэ глобал сангийн дэмжлэгээр 2 жил тутамд өндөр эрсдэлтэй бүлэг хамаагийн дундах халдварыг тооцож үзэж судалгаа явуулдаг. Энэ судалгаа бол 2003 оноос хойш хийгдсэн. Одоо өнөөдөр бид нэр 8 дахь удаага энэ судалгааг хийсэн байгаа. Энэ судалгаа 2019 оны сүүлийн судалгаагаар бол бэлгийн цөөнхийн дундах тэмбүүгийн халдвар 2%-аар буурсан. Мөн хийдэхээвийн халдвар 2.3%-аар буурсан үзүүлэлттэй гарсан маань өөрөө энэ халдвар бас
буур хандлагатай байна. Энэ залуучуудын бас сөрөг зан үйл нь бас буурч байна. Эерэг зүйл бас харагдаж байна гэж харж байгаа. Тэгэхээр өстэй энэ хооронд маш амжилттай явж байгаа юм да 10 жил. Тэгэхээр улсын хэмжээнд залуу сэргэлмийн төрөмс байгууллага ер нь нэлээд үйл ажиллагаа маш чухал үйл ажиллагаа явуулсан ийм одоо өвчлөлийн түвшин бууруулсан байна гэж үзгээд бол маш амжилттай явж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр ер нь цаашдын үр төлөвлөгөө одоо шинэлэг зүйл ер нь юу вэ? Энэ өвчлөгийг бууруулахад таслан зогсооход ер нь одоо ямар хуу одоо үйл ажиллагаа явуул зүгээр нэрүүл мэнд ээлтэй таатай орчин ер нь хэр одоо байгаа вэ? Таны зүгээс ер нь хэлэх үйл ажиллагаа ер нь юу байгаа вэ? Тий. Ер нь эрүүл мэндийн үйлчилгээ өөрөө ээлтэй хүн болгонд хүртээмжтэй байж ижил бид нэр аль ч халдварыг одоо хавдарч байна уу, халдварч байна уу энэ бүгдийг бол салсан зогсоох боломжтой. Дээр нь хувь хүн өөртөө анхаарал тавина гэдэг зүйл нь ер нь энэ өвчлөлийг зогсоох хамгийн нэг чухал зүйлтэй. Юу гэдэг нь энэ халдвар надаас хол байна. Тэр хүмүүст нь өртдөг гэдэг хандлага энэ монголчуудын бас нэг буруу зүйл болчиход байгаа юм л да. Надад хамаагүй би одоо тэрнээс хол байдаг гэсэн хандлага. Гэтэл өвчин бол хүн болгонд ойрхон байж идэг. Тэр өвчин би ирлээ, би очиж гэн шүү гэж хүнд хэлж ирдэг үү? Нэг л өдөр тэр өвчнийг тэр халдварыг авсан байдаг учраас хувь хүн нэгдүгээр нь өөртөө маш анхааралтай байх хэрэгтэй. Хувь хүнд анхааралтай байхын нэг давуу тал нь дээр шинжилгээний тогтмол хамгаалах гэдэг нь бид нэр уриалдаг байна. Дараагийн нэг зүйл нь эрүүл мэндийн үйлчилгээг ээлтэй болгоход бодлогын хүрээндээс дэмжиж өгөх хэрэгтэй. Тэр нь яадаг гэхээр яг тэр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээд байгаа эмч солигчдыг нь харилцаа хандгаас эхлэв шүү дээ. Ямар ч хүн орж ирсэн тэр хүнд бол тэр хүний бэлгийн амьдралын чанарыг нь үл ойшон эрүүл мэндийн үйлчилгээгээ ялварлуу үзүүлдэг болох тэр боломжийг бид өнөөдөр бүрдүүлж чадах юм бол юу гэдэг Улаанбаатарт чанартай үйлчилгээ аваад хааваагаа ховдод чанар муутай үйлчлэгээ аавна гэдэг юм уу те энэ зай талбай хувьд ч гэсэн ийм ямар нэгэн ялгуурл байхгүй бүх зүйлийг тэгс хүртээмжтэй авдаг байхыг л бүрдүүлэхэд бол энэ үйлчлэгээ энэ хүмүүсийн дунд ер нь нийгэмд байгаа халдвар бол буурчих юм болов гэж харж байгаа. Цаашлаад бид нар бас эрүүл мэндийн яамтай хамтраад бодлогын хувьд нэлээд өөрчлөлт оруулж эрүүл мэндийн үйлчлэгээ ялангуяа эмчилгээ хэдий хэвээ болон бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээнд дээр нэлээд шинэлэг зүйлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байна. Бид нэр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн Азийн 8 оронтой хамтраад хэрэгжүүлж байгаа хэдий хэвийн тусламж үйлчлэгийг ээлтэй болгох энэ төслийг хүрээнд бид нэр эрүүл мэндийн яамнаас нэлээд шинэлэг зүйлүүдийг туршилтаар нэвтрүүлэх гэж байна. Энэ нэгдүгээрт бол одоо эмчилгээ орчин сэргийлэлт буюу PrEP гэдэг өртөлтийн өмнөх орчин сэргийлэлт ийм эмээ эмчилгээгээр одоо хэдий хэвээс орчин сэргийлэх юм боломжийг одоо эрсдэл өндөр бүлэг хүмүүсийн дунд туршиж нэвтрүүлэх гэж байна. Энэ маань өөрөө бол Азийн болон ер нь дэлхийн бусад орнд бол хэдий хэвийг далсан зогсоох хамгийн зөв боломж урьдчилан сэргийлэх одоо энэ бол хэдий хэв бол эмчилэгддэг өвчин шүү дээ тийм. Гэхдээ бас урьдчилан сэргийлдэг ийм боломжийг бас нэвтрүүлсэн энэ аргыг бол Монголд нэвтрүүлэх гээд энэ төсөл хөтөлбөрөөр оруулж ирж байна. Хоёрдугаарт нь бид нэр шинжилгээний энэ олон арга барилыг бас нэвтрүүлэх гэж өнөөдөр Монгол улсад хэдий хэв болон бэлгийн замаар дамжих халдварыг зөвхөн мэрэгжлийн эмч эмнэлгийн орчинд хийж байгаа. Энэ маань өөрөө бас ялгуурлан гадуурхалтыг бий болгоод байна гэж харж байгаа. Тэр эмнэлэгт очиж чадахгүй байгаа хүмүүсийг яаж шинжилгээнд хамруулах вэ гэдэг аргыг бас нэвтрүүлэх гээд өөрийгөө одоо шинжилээд үзчихдэг тийм. Одоо юу гэдэг нь тэр нь өөрөө амныхаа салстанд заавал өндөгч гэдэг юм уу судаснаас тус авахгүйгээр амны салстанд хэдий хэв халдвараа үзчихдэг ийм шинжилгээний аргыг нэвтрүүлэх гэж байна. Дээр нь бас зорилт бүлгийн хүмүүс өөрөө өөрсдөө шинжилдэг тийм. Одоо юу найз нь очиод сургагдсан, бэлтгэгдсэн найзынхаа шинжилгээг аваад тэн дээр нь тохирсон зөвлөгөөг нь өгчдөг. Энэ арга барилыг нэвтрүүлэх гэж байна. Тэгэхээр бид нэр бас 2030 он гэхэд нэгдсэн үндэсний байгууллагын төвчүүлж байгаа 95-95-ийн зорилт буюу тэр хэдий хэвийг далсан зогсоох тэр зорилтыг биелүүлэхийн төлөө бол Монгол улс ялангуяа иргэний нийгэм бол нэлээд хүчтэй энэ ажиллах гэдэг ажлуудыг эхэлж байна. Энэ дээр бас эрүүл мэндийн яам төр зэсэг маань анхаарал хамтраад ажиллах юм бол бид нар бол 2030 он гэхэд хэдий хэв халдварыг мөн тохой улмаас нас баралтыг замаагдгүй тэмбүүгч гэсэн бид нар талсан зогсоох юм боломж нь бас харагдаад байгаа гэж боддог. За баярлалаа. Бидний одоо яриа өнөөдөр өндөрлж байна. За танд ер нь танд сүүлийн асуултыг одоо танд зөвлөж зориулж байна. Тий, ер нь аль ч өвчнөөс урьдчилан сэргийлэхэд би хэлсэнтэй хувь хүний өөрийнх нь оролцоо маш чухлаа. Тийм учраас залуучууд гэхгүй ер нь бэлгийн амьдралд оролцож байгаа хүн болгон өөрийнхөө амьдралд анхаарад гэр бүлтэй хайртай, өөртөө хайртай, хамтрагчтай хайртай бол хамтдаа бас энэ шинжилгээнд хамрагдахыг л уриалъя. Хүн хамгийн түрүүнд шинжилгээнд хамрагдаад өөрийнхөө эрсдлийг мэдчих юм бол эмчлэх болон тэрийг эдгэх, урьдчилан сэргийлэх бүх боломж нь бол нээлттэй байгаа. Энэ бол өөрөө Монгол улсын өөрийн нэг боломж. Энэ тэнийг ч ялгуурлахгүй, үйлчлэгээ үзүүлэх, хэнийг ч ардаа үлдээхгүй хамтдаа хөгжих. Энэ боломжууд Монгол улсад бол нээлттэй байд юм а. Тийм учраас хувь хүн та өөртөө хайртай байж шинжилгээнд л хамгадаг гэдэг уриалах байна да. За баярлалаа.